Найзуудаа ихтчих гал. Оо саяхан борлогцсон юм байна. Тэгсэн одоо ингээд ээж нь бас уурлаад байгаа юм. Ямар ч ажилгүй хүнтэй суудсан байж тээ. Энийг ер нь үзэгдэж харагдахгүй хаашаа. үзэж харагдахгүй яа цагаан сар болж байхад ирээд нэг тоошороод услаад авчихгүй. Мог яаж л тэгээд энэ маань харин төрөндөө оцох. Ингээл яаж юм да. Бороо юм да. Тавли юм да. Тэгээд би чор явуулсан. Угсаа энд ч хомоо идэв штэ. Сүлжээ моо идэв шүү. Үнэ. Тайгом шинэ үйлдэл багсан. Ямрын Очирдгаа. ногоон сайн. Ногоон Тэгээд орой хүртхийн хаана. би 90 шүү. Би 90 сахмд. Угаа. Нэмэнгийнх чинь албасаар оруулчихсан юм шүү. Гэхдээ чиний ч гэсэн бас ялгаагүй байгаа. Энэ үеийн жиштэй тэр бүгд. Тасарч. Нэг олон тай самсараа гэж хэлүүлсэн чи яваагүй байгаа те. Тэнийг цагаан сарын дараас л авъя та те. Бидний ингэдэг ямар юм. Явж байна. За таач. Багш иргэл тавьсан баг те. Багшинтэй хэллээ самсараа. Саа. За доороо тийш бит орлоо тархсан. Тэр гарын хэмч. За бахар. Ой. За болчлаа. За сайн бацхан нөхөндөд үзэгчтэй та бүхэнд орон төргий. Тэгэхээр өнөөдөр Мөрөөдлийн театрын одоо жүжигчтэй одоо бэлтгэл сургалт хийж авах энэ үед бид бүхэн хүрэлцэн ирээд байна. Тэгэхээр өнөөдөр манай шууд лайв бол за Тод мэдээ сайтын үндсэн пэйжээр болон хөгжүүлэгчтэй холбооны пэйжүүдээр давхар цацагдах болно. За сайн бацхан. Сайн бацхан уу. За. Сайхан үйлчж байна уу? Сайхан үйлчж байна. Тэгээ цагаан сар болоод хавар боллоо шүү дээ. Хавар өнөөдөр чинь яг нэг цагаан сар боллоо гэсэн мэдсэн юм шиг ямар сайхан наалгар сайхан өдөр вэ тий. За тэгэхээр одоо хэдүүлээ нөгөө уран бүтээл гэж тий одоо яг та бүхэн одоо уран бүтээлээ хийгээд одоо бэлтгэл сургалтаа хийгээ байж шít. Гэхдээ ер нь бол та бүхэнд одоо энэ жил гарах гэж юм чинь өнгөрсөн жил хэр ээлтэй болж өнгөрөв тий. Уран бүтээл ямар олж авах байв тийм үү? Ямар шин одоо та чинь жүжигчин хүн болгон өөрийгөө туршиж үздэг хэвстэй тий. Тэгэхээр шин ямар туршилтууд хийв тий. Энэ талаар яриа хэл. За танаас. За баярлалаа. Тэгээ биднийг бас зорж ирсэн та бүхэнд маш их баярлалаа. Манайх одоо 3 сарын 5-нд одоо тэртээ 2 зүрх самсараа жүжиг нэх гэхэд яг тайзны бэлтгэл сургууль маань тайз нар одоо ингээд бас үйлчлээд ингээд явж гин. Тэгээд удахгүй одоо бас эрэхэд эрдэнэт гэсэн баха тийм ээ. Модон могоо жилийн мандаа бас хаврын тэргүүн сар гарах гэж байна. Тэгээд бид нар бас уран бүтээлийн одоо бас олзоо мөг дүүрэн ийм сайхан онцгой жил болж 24 он өнгөрч байна. 24 оны хувьд бол одоо манай Мөрөөдлийн театрын хувьд ололт амжилтаар дүүрэн сайхан онцгой жил боллоо. Бид нар одоо тод хувцастай эмэгтэй гэдэг одоо мэд сайхны зохиолоор тайзны бүтээл хийлээд энэ маань маш амжилттай явж за бид нар Улаанбаатар хот за 21 аймгаараа Австрали улс, Солонгос, Европ гэдэг одоо бас гадаадад ажиллаж байгаа ч монголчуудаа бас тоглоод тэгээд дээрэс нь одоо бүгдээрээ бас тусдаа кино уран бүтээлүүд хийлээ. За миний хувьд эцэг гэж одоо бас кино хийсэн, хүлээх хөрөө гэж кинон тоглолоо. Ингээд кино театруудаар одоо бас ингээд гараа явж гин. За одоо бид нар бол дөнгөж он солигдоод хаврын одоо нээлтийн тоглолтоо ингээд төрийн сорилт найруулагч Наранбаатар найруулагч маань найруулад энэ бол Францын зохиолчин Шмидт гэж одоо зохиолчин зохиолоор бид нэр самсараа тэртээ 2 зүрх гээд ажиллагээд ингээд тоглолтоо нээхэд бэлэн болоод ингээд явж байна. Тэдгээр цагаан сар болох ч гоож гисэн одоо бид нараас ингээд соёлын төвөргөн дээр одоо ингээд бэлтгэл сургалтаа ямар ч ерөөсөө цагаан сарын ар гэрийн ажилд оролцохгүй юм. Гэртээ бол ирээдүг бол нилээн бас хүндхэн болцсон. Тайзан дээрээ бол ирээдүг нилээн өндөр. Тэ олон эмэгтэй болсоо ч одоо бас гэр орондоо одоо тоос шаргоог өөд жилдэл энэ тайзан дээр сургалтаа хийгээл ингээд байж нэгэд бид нээлтэл хөртөл байж лаа. За. За та ингээд тийм байна. За яана миний нэг найруулагч дуудлаа. Зүгээрөө. Танад мик. За тэгээ. За шууд явж байгаа учраас ямар. За тийм ээ. Би тэгээд тайзруу орчод ирэх гэдэг. Та энэ ингээд хэлж. За. Та тэгээд жоохон ашиг. За миний хэлж өг гэж.
Тэгэхээр одоо яг одоо жүжигчин би түрүү ярьлаа шүү дээ. Жүжигчин хүн болгон өөрөө нь сордог гэх тийм. Тэгэхээр та ер нь одоо энэ жүжиглэгч гэдэг юм уу те энэ юунд ер нь хэр одоо ингэ өөрийн сорилттой ингэ тулгардаг гэт юм уу? Одоо тулгардаг одоо бас тулгарч байсан гэд бас ярина шүү дээ өнгөрснөд. Гэхдээ жүжигчин хүн болгон тэрийг мэдэх одоо мэдрэх болов тийм үү? Тэр чинь бүр ингэ насан туршдаа суралцдаг ийм мэрэгжил байгаа шүү дээ те. Тэгэхээр таны бүр сэтгэл ханагсан дүр ямар дүр вэ? Бүр нэг жүжигчний нэг шавхаж те би өстэй энд л нэг чармааж тоглосон доо те жинхэнэ суралцсан да энэ. Ер нь нөгөө нэг жүжигчин хүн найруулагч ямар дөр өгн тэр болгон дээр л одоо челленж хийж нэг айтайхан хийж хэмсэн л гэж ажилдаг бах. Би бол тэгж ажилдаг хүн. Тэрнээс яг онцлол тэрэн дээр би стайгуулаг тоглосон. Тэрэн дээр өстой муу тоглосон гэсэн юм бол надад байхгүй. Бүхэл кино болон тайзны дэлгэцийн уран бүтээлүүдтэй оногцсон дүртэй одоо сайхан нэг айтайхан хичээл тоглож юмсан л гэж боддоо шүү. Та их дарах хариулж байна те. Гэтэ хүм халганд нэг одоо жишээ нь цохолч нар хэтэл нэг би нэг ийм номонд бас хайртай. Эсвэл би энэ шүлгэндээ хайртай. Шинэ баагийн өнгөрдөөс олсон гоч. Боржигны бортал гэлдэгдэг шүү дээ. Тэр шиг танд нэг тийм дүр бол байхгүй те. Аа. За та бол залуу жүжигч юм байна шүү дээ те. Тэгэхээр та мөрөөдлийн театрт орж ирээд аль удаж байна те. Хэд хуран бүтээл нь нөө тийм үү? Энэ талаар яриа. За миний хувьд би мөрөөдлийн театрт ажиллаж эхлээд одоо 8 дахь жил дээр явж байна. Тийм тэгээд ер нь бол оюутан багтаа орж исэн анх. Тийм тэгээд тэрнээс хойш ер нь бол ингээд тасралтгүй 8 жил ажилласан. За тэгээд яг одоогийн энэ 3 сар тавигдах шинэ жүжигийн маань хувьд миний 5 дахь тайзны уран бүтээл дүр маань олж явж байгаа. Тэгээд их баяртай. Бид нарт амар том челленж болж байгаа. Яг л бид нар анх ингээл цохол уншснаас шоо ямар гоё юм бэ те гэл ингээл ер нь бол ингээл их сонин маш сонирхолтой санагдчихсэн. Бид нар өөрсдөө ингээд ороод одоо юу гэдгийг жүжиг уншиж байхдаа өөртөө ороод улам ингээд дурлаа те энэний дараа яах вэ гэдэг тиймэрхүү хүлээлттэй өөртөө тийм хүлээлттэй болчихсон байсан. Тэгээд одоо ингээд бэлтгэж маань явагдчихээн. Тэгээд саяны нөгөө шагаахын илгээр нэрэл одоо цагаан сарын эдийн бэлтгэлийн үеэр ингээд яг ингээд ажил дээрээ ингээд хоноод өнжүүдээр бэлтгэлээ хийж байгаа нойргүй өдрүүд байна. Тэгвэл бид нэр ерөөсөө амар тийм ирч хүчтэй ерөөсөө амар гоё гэл ингээд гүгээд байдаг айгүй тийм мэрэгжилтэй дуртай учраас бид нар яг ингэж байж байгаа. Тэгээд жүжигийн хувьд одоо үзэгчтэй хандаж хэлэхэд бол маш сонирхолтой. Бидний хувьд өөрсдөө сонирхоод бүр ингээд гайхаад тийм өөрсдөө гайхаад энэ маань одоо юу илээ гэд ингээд гайхаад тийм байдалд орж байгаа болохоор одоо тайзан дээр бид нар өөрсдөө тайзан дээр байхдаа тийм байдалд орж байгаа учраас үзэж байгаа үзэгчд маань бүр сонирхолтой байх гэж найдаж байгаа. Тэгээд бас үзэгчдтэй маш гоё жүжигийг хөрөхийн тулд бид нар бас ингээд нойр хоолгүй гэр орондоо очиагүй хэд онжин сайн мань уу ээж 7 хоног гэртээ орог хараагүй явж байгаа. Тэгээд тэгэж явж байгаа. Тэгээд их сонирхолтой байгаа. Ер нь бол бид нар баг ингээд унтахгүй байсан чинь ингээл хоорондоо жүжигийн бэлтгэл төр завсарласан ч хоорондоо жүжигээ яриастаа ийм биш үү, тийм биш үү, энэ яаж ингээл манай тайз хүртэл маш сонирхолтой хойно урдаа ороод бид нар чинь хүү энийг хараа тэрийг хараа гэл амар гоё санагдчих байгаа юм. Тэгэхээр би бас ингэж асуулт энэ одоо яг энэ тоглох чад жүжигийн утга санаа нь юу вэ те? Одоо энийг бас ингээд нөгөө эхлэг учраас хийж болох болдсон болов. Тэгээ гол нь нөгөө би тэр нэг чагахаас асууж яах нэг команд орсон хүн гээл те. Тэгэхээр яг энэ бас ямар одоо санаа ямар сэтлийг одоо нийгэмд илэрхийлэхийг хүсэж байгаа вэ энэ жүжиг өөрөө? Яг уу миний бодлоор л хүн нөгөө ганц л амьдрна гэж ярьдаа шүү дээ тий. Гэдэг шиг амьд явхдаа бид нэр аав ээжтэй гэр бүлтэй одоо эргэн тойрныхоо найз нөхдөдөө нийгэмдээ тий тустай дэмтэй яг хүн яваасаа хүн одоо карма гэж ярьдаг шиг тий. Тэгэд энэ жүжигийн бол ерөнхий утга санаа бол нэг иймэрхүү бусдын нууцаар үлдээч. Тэгээ урдаас үзээд манай жүжигийг үзээд нэг тунгааж гарах байх гэж бодож байгаа тий. За одоостай ингэж амьдрахгүй. Ер нь ийм биш үү гэд тий. Би бол тэгж л харж байгаа. За окей тэгвэл ойлгоо. Гоё тийм өөдрөг тий. Одоо ингээд төрийн сорилт одоо Наранбаатар тий. Найруулж байна. Яг бүрэлдэхүүний бас танилцуулж болох уу? Одоо чинь манай жүжигэнд ийм хүмүүс оролцож байна. Манай энэ удаагийн одоо драмын жүжигэнд бол яг манай мөрөөдлийн театрын бүрэн бүрэлдэхүүнээрээ орж байгаа. Гаднаас ямар нэг уран бүтээлчд урилгаар ороогүй яг манай бүтэн застав ажиллаж байгаа.
За одоо ингээд хэдүүл яг яриагаан сонирхолтой байх үднэс нэр нь одоо цагаан сар болгож байна шүү дээ. Та бүхэн нэрээ одоо ингээд яг ирэх ажил нэрээ оролцдог. Одоо жишээ нь өдөр би түрүү бас шахахтаа яг ярьж байгаа бид шөнөөр ингэж ажилладаг тийм итгэлээ хийдэг гэд шүн хийдэг нь бас ямар учиртай юм ч гэх юм үү тийм тэгээ бас сонин шүү дээ энэ талаараа ярил. За ер нь бол үнийг тий ялчгүй давхцчлаа. Тэрнээс ш одоо өмнө гэх юм бол бид нар мэдээж хэрэг жил болгоны 3 сард шинэ жүжигүүд дээрээ болцдог. Тэнгүүд энэ жилийн цагаан сар маань нэлээд оройтч одоо бус орнуудыг бодвол нэлээд оройтч одоо болж байгаа учраас ялчгүй давхцсан. Тэгээд бид нар бол одоо ингээд мэдээж хэрэг анка ихч маань, баярмаа ихч маань, шагаах маань бүгд л одоо тий маань байна гэдэг шиг бүгдээрээ яг үнийг хэлэхэд энэ ч нэ бүрэн анхаарлаа ажилдаа төвлөрүүлсэн. Тэгээд гэр бүлийнхэнтэй мэдээж хэрэг ойлгуулж хэлсэн. Энэ жилдээ үнэхээр бид нар ийм байх шүү гэд бид нар яг үнийг хэлэхэд шинэ нэгэндээ баг амрах үгтэй л байгаа яг амрах уу яах уу гэд одоо л ярилцаас те. Тэгээд гэр бүлийнхэн маань ойлгож байгаа болохоор бид нар айгүй санаа зовхгүй энэ чинь ажиллаа хийгээд яваад энэ тэрнээс чи ойлгохгүй байвал бид нар чи ингээл сандрын штэ тий яана тэнд нэг юм болох гээд байдаг ингээл цагаан сар гэл гүүх гээд байдаг чинхэд би сая ээжтэйгээ ярьсан чи өө би юмаа цоглуулаа явж гинэ гэдсэн чи яана уучлаарай гэж санаа зовоод хэлсэн чинь зүгээрээ гэд ингээд яагаад гэвэл бидний ард бат зогсох бидний арыг даах гэр бүлүүд байдаг учраас бид нар ингээд ажлаа амар тийм одоо юу гэх юм бэ ихтгэлтэй хийдэг гэх юм уу. Тэгээд шөнөөр гэх юм бол мэдгүй өөртөө ч ойлгодог шүү дээ. Шөнөөр илүү их эрч хүчтэй болчдөг. Илүү ингээд толгой ажиллах ч юм уу тэгэж илүү их ажилдаг. Тэгээд дээрэс нь одоо бидний ажиллаж байгаа нөхцөл маань солонтын өргөө маань юм өдөр шөнө болж байгаа нь ялгагддаг учраас яг ингээд эд амар ажиллаад байж хахад цагаан харангууд 12 өнгөрцөн, 1 өнгөрцөн, 2 өнгөрцөн байж ангууд өө шөнө болсон байж тээ. За энийгээ дуусгах уу яах вэ хөө гэж тэгдэг. Тиймэрхүү байдаг. Тэрнээс шингээл за шөнө л ажиллана гэдэг тийм юм бол байдаг. Зөв би бас танаа таад нөгөө 19 цагаас тоглолтоо гээл одоо зургатаар ч юм ингээд реклам зөндөө яадаг шүү дээ. Тэгээ тэрнтэйгээ холбоотой байдаг юм болов уу гэж ойлгож ирсэн тийм. Шөнийн амьдралтай гэж юу гэхгүй үгүй. Тийм биш л дээ. Тэгэл юу л та. Тэгэд энэ ажил маань бид нэр өөрөө нэгт дуртай учраас энэ мэргэжлэрээ одоо голтол ажиллаж байгаах. Тэгээд ар гэрээ бас хажуугаар нь зохицуулж гал эмхтэй хүн юм чинь те явж л байгаа. Тэгээд тэгтээ зүгээрээ гэж юу бодоод гиндэг. Тийм тэгээд миний хувьд гэх юм бол манай аавч хоёр манай гэрийнхэн аав маш их дэмждэг арт талд маань байдаг учраас би жоохносоо эхлээл яг л ингээл ажиллаад ихсэн шүн байна гэж хин нэгэнд гомдолж ядарсангүй би гэртээ тийм ажилтай штэ гэж ядарсангүй тэгээд одоо ядраад ахын цаашаа бидний ажил юм чинь энийхээ хэрээр арт түмэндээ бас нэг юм гоё уран бүтээл өгч юмсан л гэж бүх одоо уран бүтээлчид тэгж ажилдаг бах гэж бодчих. Тийм. За хэдүүл одоо уран бүтээлрийг бас ганц нэг асуулт асууж. За та одоо шинэ та хоёр бол эмгтээж үжигчээд. За өнгөрсөн онд ирэн хідэн тайзны бүтээл тоглоо тий. Хідэн дэлгэцийн бүтээл тоглоо тийм. Эсвэл олон ангитай кинонууд тоглож байна үү тий. Энэ талаар. Одоо шинэ таны нөгөө нэг юу лээ нөгөө хойд биш муу хатам биш муу юу лээ аавгахчлаа тий. Тэр чинь хизээ нэлдээсэн кино үлээ. Тэр бас нэлээд трейлер нь бас одоо хүртэл ингээд. Тийм би чинь сая одоо нэг 2 кино тоглосон юм байна. Нэг нь бол гараагүй байгаа. Одоо гарах бах. Тэгээд одоо 2 дахь тайзны уран бүтээл үү? Яг 2 дэлгэц 2 тайзны уран бүтээл. 24 онд онцтой. Тийм. За таны хувьд? Миний хувьд 24 онд гэх юм бол яг нэг тайзны уран бүтээл, нэг дэлгэцийн уран бүтээлд ажилласан байгаа. Тэгээд өнгөрсөн жил бид нар 24 онд тод хувцастай эмхтэй гээд жүжиг тавьсан. Тэр жүжигэн дээрээ рол аваад тоглосон байгаа. Тэгээд 12 сард болохоор шинэ жилийн холбогдлолтой хайрын бэлэг гэсэн уран сайхны кинонд дүр бүтээсэн байгаа. Тэгээд ер нь бол тиймэрхүү байна. Тэр киноны ерөнхий найруулагч нь хэн байсан? Хаанаас бүтээсэн? Хайрын бэлэг киноны маань ерөнхий найруулагчаар жүжигчин Засчихэр ах маань ажилласан байгаа. Тэгээд өөрөө найруулад өөрөө кино зохиолоо бичээд тэгээ өөрөө тоглоогүй. Тэгээд явсан байгаа. Тэгээ манай кино маань болохоор ер нь бол их гэгээлэг. Яг шинэ жил өнгөрсөн ч гэсэн яг шинэ жилийн холбогдлолтой. Тэгээд онцлог нь гэх юм бол манай кино группийнхаа яг бүгдээрээ бүрэн бүрэлдэхүүнээрээ хайнаан л очиж зураг авалтанд орсон. За ороод ирлээ ёо. Айгуу юм. Сүлж ондохгүй.
За ингээд бид хэд бол ингээд сая уран бүтээлийн тухай ярьлаа. Яг сонирхолтой байх үднээс бас нөгөө гэр бүл тийм ээ. Яг ороо ингээд үдшээр бас ажилладаг учраас гэр бүлийн ойлгож байгаа. Ялангуяа нөгөө характерсаа гачаа өгч шүү дээ тий. Бид хэд нэг гэрээс хөөгтөр холбоо байна гэл тий. Тэгэхээр яг үндэ нэрээ цагаан сар санах хэр их ажилтай байна. Та бас цагаан сар болгоноор ингээд дүү айсвал энэ удаагийн цагаан сараас юм болчихоо тий. Яг энэ удаагийн цагаан сар ингээд тарчлаа л та. Тэгээ ер нь бол манайх яг 3 сар болгонд одоо жил болгонд жүжигтэй байдаг. Гэхдээ энэ жүжиглийн хувьд нэг цагаан сар маань 3 сарын нэгэнд тооцогдсон учраас бүр ингэ тавцчихсан байгаа. Хуучин бол яг төрөлөө нэг цагаан сарын эрт болчтой шүү 2 сар хэдэн. Тэгэл бид чинь жүжигийнхаа бэлтгэл ажуу тавь орчдөг. Энэ жилийн хувьд бол яг тавцж байгаа. Гэхдээ бид нэр шөнийн нэгэн ганцхан өдөр амрах гэж байна. Маргааш бол бид нар бас битүүний өдөр бид нар ажиллаж жүжигийнхаа сургалтыг хийн. Шөнийн нэгэнд ерөөсөө гол настай усуудынхаараа яваал тэгэл шөнийн 2-ноос шууд бид нар бас ажилдаа ордог. Шинийн 5-нд нэг хэмжээний жүжигч. Тэгэхээр одоо бас нэлээд тулгуу ажиллаж байгаа. Тэгээ энэ ялзаа бид нар бол яг манай одоо нэг хар гэр бүл маань одоо бас эхнэр мэгнэр маань одоо артлын одоо нэг одоо бэлгэсэлтийг цуглуулах өнөөдөр хүртэл амт өвчгөө чанцаа өөрөө аваад явж гин гэдэг. Уг над руу өдөр ирсэн. Нэг яваад өвчгөө чаналцсан байгаа чинь нэг ядаж нэг аваад ирнэ үү гэсэн. Ястаа амжихгүй нэ уучлаарай хөшөө гэж хэлчихлээ. Тэгээ одоо бас тэгээ одоо манай эрхэн баяр сөрөлт мөрлж энд 3 хонжээ. Ерөөсө гэрэлцээ гэж ерөөсө оролцохгүй. Бууз мод хилцээгүй энэ жил одоо. Тэгээ ер нь гэртүүлэл ер нь бол бас жоохон ирээдэг жоохон тийм. Энэ манай энэ охин маань одоо сайхан найз залуутай болсон байхгүй юу? Тэгээ бол хадмууд мадуудтайгаа сайхан танилцсан. Тэгээ одоо би хэлээл байгаа энд одоо яана одоо шинэхэн бэр орж байгаа юм чи очиад үжир тийм үстэй очиад тоос шаргыг угаагаад энэ чи арт цэвэрлээд одоо шинэ бэр болол ингэж явах хэрэгтэй шүү дээ. Очихгүй л байгаа тэгэхээр би хэлсэн яанда мэд эргээд буцаад төрхөндөө буцахгүй дээ мэд ямар ч ажилгүй аваас авсан юм даа хүүдээ хэлээд тэгээд мэд буцахгүй дээ гэсэн. Тэгээ масраас яахгүй. Тэгээ яг нэг юу хэлэх гээд нэглэр бид чинь тэгэл яг ингээл ер нь тэгэл ажил төрлөөрч бай тэгэл ер нь бангаал ажилтаа ингээд өгдөг. Бидний яалтчгүй ойлгодог ардлын одоо бас ихтер нөхрүүд маань тэр байдаг учраас ингээд явдаг л да. Тэгээд одоо сайхан ил гарах гэж байна. Одоо монголчуудын маань өрөөд ер нь тэгээ би сая бодож л байла. Одоо сая чи энэ жил чинь нэг 2 цагаан сар магаан сар гэдээ бас нэлээ дээр нэг яригдсан. Манай Монголын одоо хон тоол бол үнэхээр яста яг л байдаг юм байна тий. Тэгээ одоо чинь хавар болохоор нэг сайхан налаагаал гоё болдог шүү дээ тий. Өнөөдөр одоо битүүний барилдаа эхэлж байна. Би ч одоо бас өөрөө бүх үздэг. Тэгээд өнөөдөр шиний нэгэн битүүний барилдааны маань эхний 1-2-ын даваа явж байна тий. Хаяж хуцаарыг үлгэж харж байгаа. Тэгэл одоо энэ чи яг нөгөө бидний хувьд бол нөгөө жүжиг 5-нд нэг хуцаас бид нар цагаан сарын өмнө жүжиг бэлэн болгоод тэгээд бид нар амрах гэдэг байгаа байхгүй. За ойлголоо. За ингээд яг манай ингээд лайв бас нэг цаг хугацаатай цаг нартай авч ирсэн гэдэг бас өндөрлөлт тийшээ гарч чинь зүгээр яг би сүүлийн 2 асуултыг асуугаад байна. За би яг энэ хоёр жүжигчнээс асуусан л та. Би танаас жүжигээрээ одоо энэ удаагийн жүжигийн утга санаа нь юу вэ? Тийм үү? Нийгэмд ямар мессеж өгөхийг хүсв? Тийм үү? Өнөөдрийн нийгэмтэй одоо холбоотой. Одоо би жишээ нь бол жишээ 3 сарын 8 Мартин 8-тай холбоотой гэж бодоод орж ирж байгаа хөө жишээ тийм. Тэгэхээр ямар мессежийг өгөхийг хүсвэ? Энэ талаар жоох нэг дэлгэрүүлээ тань. За энэ их тийм өрмөц цохол байгаа маа. Энэ бол дэлхийн одоо маш олон оронд тавигдсан. Энэ 2000-аад оны их үеийг анх бичигдсэн хэдэн он бэ? Бүр техникүүд тэгээд шинжлэгдээд ингээд 90-ад онд бичигдсэн зохиол. Тэгээд он болгон дээр ингээд шинжлэгдээл ингээд тухайн цаг үедээ тааруулаад ингээд одоо аптек техник юм уу ингээд яваад байгаа зохиол юм лээ. Хамгийн сүүлд тэгээд Орос, Франц бол ерөөсөө маш олон хотод жижиг театрууд, том театруудаар тавигддаг юм алдартай. Одоо тэгээд Солонгос, Япон, Орос, Хятад хамгийн сүүлд ихэд одоо нэг Австралид бас ингээд 24 онд бас ингээд тоологдсон баг шинэ. Манай Монгол улсад бид нар бол одоо энэ бас нэг шинэ үндэс суурийг ингээд хөрсөн дээр авчирч ингээд хийж байгаа. Энэ жүжигийн гол санаа нь ерөөсөө хоёр ертөнцийн одоо завсар буюу самсараа ертөнцид амьдарч байгаа буюу тэр комд орно гэж байдаг шүү дээ. Эмэгт хүмүүс нэг ухаангаа болоод уддаг шүү дээ. Яг тэр ертөнцөгч байдаг юм байна л да. Тэнд нэг бүгдээрээ ингээд комд орцсон улсууд хоорондоо ярилцж байгаа. Төрөл бүрийн улсууд амьдарч байгаа. Тэгээ хоорондоо комдогоо улсууд үхэх юм бол дэшегээ явна, амьдрах юм бол эргээд сэргэн. Тэгээ тэн дунд ерөөсөө хүмүүсийн амьдрал хүртлийг өрнжийдэг юм байна. Тэнд хайр дурлал болдог юм байна. Тэнд баян ядуугүй ялгаа байдаг. Тэнд улс төр яригддаг юм байна. Тэнд ерөөсөө бүх юм ээж аавыгаа дурсдаг юм байна. Уулзаагаа улсуудтайгаа тэнд уулздаг гэж юм. Ерөөсөө тийм ертөнц байдаг юм байна л д. Тэгэхээр тэрний тухай харуулж байгаа. Ерөөсөө энэ жүжигийн гол хэлэх гээд байгаа санаа нь болохоор зэрэг ингэж байгаа. Үйл гэдэг зүйл бол ерөөсөө шагнал биш, шитгэлж биш. Үхэх ёстой хүн гэж байдгүй. Цаг нь болсон хүн тий
цаг нь болсон хүн гэж бол байдгүй. Тавилангаал дагна гэсэн юм утгатай ийм философиг бол энэ жүжигэндээ бол бас харуулж байгаа. Тэгэхээр энэ дээрс ирээдүйн хүмүүс эдгээр үзэхэд бол маш нэрэл бас ийм байна да. Хайр дурлал гэл ингээд анхны харцаар дурлна гэдэг үг шүү дээ. Тэгвэл хайр дурлалны юм байгаа байхгүй юу? Хүмүүсийн амьдрал дээр нэг анхны харцаар дурлжлаа гэж ярьдаг. Тэр чинь ерөөсөө тэр самсаргийн ертөнцид юм уу эсвэл өмнөх амьдралдаа учирч ирсэн хүмүүс энэ амьдын ертөнцид уулзахаараа нэг анхны харцаар дурлал би шамтай хаан тарлаа гэд. Тэгэж биеийнхээ зүрхний дуудлагаар уулздаг гинэ. Тэгэнгүүт одоо нөгөө бас одоо юу гэвэл нэг амьдрал дээр нөгөө хүмүүс чинь ингээл би чамайг өмнө харлуу яалаа гэл нэг өмнө болж ирсэн үйл явдал болж ирсэн доо гэл тэгдэг шээ. Тэгээд чи одоо нэг баар доо юм байл те. Тэр 70 тухамсрын дугаа энэ жүжигэн дээр бол нэлээ их одоо бас гарах юм байгаамаа. Тэгээ хүмүүс маш их одоо өөртөө тэдийн болгон хариултыг нь олж чаддгүй тийм зүйлүүдийг бас энэ жүжигээс олж авах хаа гэж ингэж бодож байгаа. Одоо тэгэхээр 3 сарын 5-наас хэдэн хүртэл 3 сарын 5-наас 4 сарын 5-ны хүртэл ингээд сар тоглогдно. Тий. А энэ дэр бас нэг тайзны хувьд гэх юм бол маш тийм өвөрмөц урд хожид байгаагүй тийм шийдлийг мөрөөдлийн чадар тайзнаар гаргаж тавьж байгаа. Тэгээд ирээд үзэхээр бол хүмүүс ингээд яг хөшиг нэгдэнгүүт театрын хэллэг гэдэг чинь хөшиг нэгдэхээр нууц садарна гэж. Тэгээд тэр шиг одоо хөшиг нэгдэхэд хүмүүс бол вау гэл ингээд маш сонин тийм одоо мэдрэмж төрөх байхаа гэж ингэж бодож байгаа. Тэгээд шин бас зүйлүүдийг туршиж үзэж байна. Бид нар өмнөөс шин бус аадарч үжгээрээ одоо жүжигэн дээр анх удаа одоо сүр раунд буюу одоо 5 дууралтыг бас бид нар туршиж үзчихсэн. Тийшээгээ машин тавьхаал ингээд яг жүжиг үзэж байгаа. Энд шил дуурал энэ хойно ингээд саунд нь ингээд тойрч дуурал те тэр их сонирхолтой байсан. Тэгээд тэр дууралт маань байгаа. Дээрээс нь бид нар бас тайзныхаа шийдлийг бас өрмөцөөр шийдэж яг өөрснөө одоо чи юм хөгжөөд ингээд нэг юм 3D те ингээд яг юм өөртөө тухайн одоо орон зайд ороод байгаа юм шиг тийм болчлоо шүү дээ ерөнтэй. Тэгэхээр энэ жүжиг үзсэн улсууч гэсэн бас нэг юм жүжигийн нэг дүр болж яваад байгаа юм шиг тийм сонин мэдрэмжүүдийг бол авах хаа гэж ингэж бид нар тооцоолж байгаа. За баярлалаа. За ингээд бидний ярилцлага хөвгөр өндөрлж байна. Тэгээд би бас нэг асуултыг яг асуухгүй өнгөрчий гэж би бас бодлоо. Тэгэхээр асуумар санагдаад байсан болж байна. За яа юу асууж байгаа вэ? Чи айлгаад байна. Монгол Улсын ерөнхийлөг шагнал гардууллаа. Төрийн дээд одон медалууд тийм. Тэгээ яг шагналыг бол мэдээж авах хэрэгтэй хүмүүс нь авч яах хүмүүс нь авахгүй ч гэдэг юм. Ингээд янз бүр нийгэмд бол янз бүр. Тийм ээ шагналаас бол одоо цагаан сар наадмын өмнө бөөл одоо юм болдог болчихтой. Яг авах ёстой хүн одоо авахгүй байна гэд яриад байна шүү дээ. Одоо шинжлэх чинь юм цогтгоо ч юм уу. Тэгэхээр та хэд бол уран бүтээлийн гал тавгаан дотор өөрснөө явж байгаа хүмүүс шүү дээ. Бид бол зүгээр нийгмээс үзэгч дээ. Тэгэхээр одоо чи та хэд мэдрэгч юм. Үгүй яагаад энэ хүн авахгүй байхад тэр хүн авд юм бэ? Яг бидэрт бодогдсон шиг та нарт бодогдох. Яагаад тэгэхээр та нар ч хамтарч тоглож ирсэн гэж хэлсэн. Зөндөө дүүхүүд байдаг шүү дээ. Яг тиймэрхүү кейсүүд бол байдаг. Бид нар өөрснөө бас нэг мэрэгжлийн улсууч гэлээ бас ариг бол бас болоог байсан юм. Нөгөө хэм маань яагаад авахгүй юм. Тэр ах маань одоо нэр дурдах юм бол зөндөө олон нэрсүүдийг бол жагсааж болсон шүү дээ. Ингээл авч чадаагүй ингээл олон жил урлагтаа ингээл ажилтсан. За тэдгээр улсууд бол ингээд байж байна. Сүүлийн үед бол яг та залуучууд бидний хувьд бол ялангуяа шагнал гэдэг зүйл иймэрхүү их ингээд юм бүлий тэгэл иймэрхүү явсаар хагаад одоо шагнал маань ерөөхдөө үн цэнэ алдаад модноос гарч ийн л да. Одоо үеийн залуучууд бол нэг тийм юу тийм шагнал мангал гээл ингээл цаазаа авлаажлаа авах юм бол одоо тэгэл бүгд ингээл муулах юм чинь гэдэг ч юм уу. Шагналын өөрийнх нь тэр даанаас үнцэн гэдэг юм ингээд унаад байгаа байхгүй. Тэгэхээр одоо явандаа ч юм уу баг шагнал одоо нэг Америк шиг ч юм уу одоо Европ өгдөг юм билээ шүү дээ солонгос. Тэрэн шиг баг тийм болох болоо болчих гээд шиг байна л. Тэгэхээр энэ дээр бол хүмүүс маш тийм одоо хөндлөлттэй хандах хэрэгтэй юм билээ л. Ялангуяа тэгэл энэ шагналын ингээл нэр хүндэн унаал ингээд тэгэхээр орчин үеийн залуус бол бүр тоохоо хэлж байгаа байхгүй тий. Яг одоо эн чинь бол нэг Оросын школ шүү дээ. Оросын народны артист, служны артист гэл ингээд бид нар шиг ингээд яг тэр школоор ингээд шагналын хувьд бол ингээд явдаг. А миний хувьд бол яг хийж байгаа улсуудыг бол хийж байгаа цаг үед нь одоо тий нэг өдөр юм шагналаа авч шít. Өгөө явсан нь бол би зөвл гэж боддог. Хийж бүтээх үед. Тэгэхгүй манайхан чинь ингээд бүр одоо мартагдсны дараа ч юм уу ингээд нөгөө хүн ч гэсэн уран бүтээл хийхгүй завсрал 20 30 жил ч юм уу олон жил ингээд нэг шөрцөө хойно ингээд өрхөө ингээд өгдөг тий. Тэгэхээр эн чинь бас болол одоо нэг эсвэл тэгвэл энэ шагналаа бол одоо тэгээд юу ачих нэг нас цаадаг юм уу тийм болгочих хэрэгтэй байхгүй. Тэгэхээр чи одоо тэгээд энэ нөгөө шагналын одоо тийм нэг үнцэн гэдэг зүйлүүдэл бид нар айгүй тийм хүндэтгэлтэй хандах хэрэгтэй байгаа. Өкстэй улсууд нь бил өкстэй одоо манай бям цагтах байна. Одоо өнөөдөр энэ жил дахиад ч одоо тий ганхуу багш байна. Одоо аваагүй зөндөө бол тэдгээр улсуудыг бол аваасаа л гэж боддог. Одоо авж байгаа улсуудын тухайд бол бид нар бол бүгдээрээ л сайхан гоё улсууд авч илээ. Тогсоо өгч авч нэрсрэх манай оюун дэрэгч манай ардын жүжигч авж байгаа юм билээ. Баяр хүргэе. Оюун дэрэгч бид нар бол анх удаага би драмын театрт жинглэхэд хүн гөрөөс гэдэг жүжигэн дээр анх партнер бол тогсоо
байхгүй. Ихчдэг анх тоглож би одоо тэр жүжигээр би театрт орж исэн шүү дээ. Тэгээ Бэрс бах маань гавьяд болж जैन тий. Дахиад нэг гавьяд ч бас өндөр түвшин ах манаас гавьяд болж байгаа. Бүгдээрэнд нь бас баяр хүргье гэж бодож байна тий. Бас нэг сонирхолтой юм харахад нэг гэрэл сөхгээс явсан гэдэг чинь шүү дээ. Лардмагийн нөхөр гайг овоо засарсан биш үү? Хүн засарч бас болтгүй юм байна. Энэ сошиал ингэж шүү дээ. Тэр хүн чинь бол Монголын Ромеогоос одоо Лардмагийн нөхөр болох байсан байгаа шүү дээ. Тийм ээ. Тэгэхээр би бол тэр жүжигчнийг бол мундаг л гэж боддог. Гэрс байхыг бол анхны одоо бас орчин цагийн шүү. Орчин цагийн анхны Ромео шүү дээ. Залуу хата тоглож ирсэн тий. Тэгээ сүүлрүүгэл одоо Лардмагийн нөхөр мөхөргөл ингээ ховрж шүү дээ. Бүр ингээ хоногшдол тоглосон. Тий. Тэгээд авах уу одоо тэгээд манай зарим аваагүй болсон улсууд маань одоо тэгэл дараагийн он жилүүд те бүгдээрээ сайхан шагналаа. Аха. Шагнал ороодохоор үнсүүлэх хөнгө болчт юм а гэдэг. Аха. Шагнал яхаараа? Ороодохоор. Ороодохоор Оройтхоор. Аха. Ээжин ч одоо болчдөг ч юм уу. Тий бас. Одоо та түрүү хөшөрсөн нөгөөд бол гээл Тийш төрхөн тий. үнсүүлэх хөнгө болчт юм а. Тийш яг үнэ бас тийм аав ээжигээ баярлуулах бид нар ч одоо тэгэл бүгдээрээ л ээж аавыгаа ах наснуудаа баярлуулъя гэж боддог. Тэгэл хэдэн дээрээ одоо тэр сайхан гоёц гэдэг цолыг одоо зүгэл орох юм бол тийм хичнээн сайхан баах уу тийм ээ. Одоо өнөөдөр ихт чинь одоо зөндөл олон улсууд бас нэг ингээл ярилцлагыг ингээл харж ахдаг гэдэг чинь тийм үү. Аав нь юм лээж юм багш нь байсан бол бас ингээ тэнгэрээс хараад их баярлж байгаа хаа гэл ингээл ярьдаг. Бас нэг тэр тал дээр бол бас утгад бас тийм байдаг баг шүү тийм ээ. Гэж бодож байна. За баярлалаа. За ингээд төгсгөлээ гэдэг та хийгээд би та сайхан тоглолтынхаа талаар сайхан нэг сүлийн нэг За яг асуулт биш юм да тий. тийм ээ тий. За тэгээд тий сайхан байна. Шинэ оныхоо босгон дээр бид нар одоо монголчууд юм бол өөрийн гэсэн он тоололтой усууд бидний монголчуудын хувьд одоо энэ чинь шинэ он гарч байна шүү дээ тийм ээ. Шинэ жил гарч байна. Тэгээ бүгдээрээ шинэ оныхоо босгон дээр хамгийн анхны жүжигээ одоо Самсараа тэртех хоёр зүрхээ төлөвлөж байна. Бүгдээрээ хүрэлцэн ирж өдрээд наваг хүлээгээд болдог. Маа чи яриад гэсэн. За баяртай. За баярлалаа.